За Отгонбаяр гишүүн болоод нэр бүхэн эдэн гишүүн болоо бүлгийн хуралдааныг бол хийя. Ер нь бол бас тодорхой хугацаагаар бол бүлгийн хуралдаа хийсэнгүү. Тийм болохоор бүлгийн дүрм заасны дагуу бол нийт гишүүдийн олонх нь бол зөвшөөрсөн хүсэлт гаргасан тохиолдолд тэгээд дүрмийн дагуу бол тодорхой хэмжээнд хүсэлт гаргасан. За энэ хүсэлтийг бол хүлээж авахд бид нар бол өнөөдөр буюу 12 цагт бол хурал зарлагдсан байсан. Тэгээд би бол учрыг бол хэлсэн, мэдээж бол хурал бол зарлагдсан. Өнөөдөр 12 цагаас хуралдан. За тэгээд улс төрийн нөхцөл байдал болоод бусад асуудалтай холбоотой, төсөвтэй холбоотой асуудлыг бид нар хилцгээр байгаа гэдгсэн. Гэтэл 14 цагийн хавцаа байгаа тий. 14 цагийн хавцаа бол хурал зарлагдах гэж гэсэн сураг гараад тэгээд тодорхой хэмжээний гишүүд хурж иж энэ өрөөнд ирсэн байсан. За тэгээд би бол тэднэрт хэлсэн асуудлыг нэгэнт дүрмийн заасны дагуу хурлын товыг бол бүлгийн дарга бол тоолдог дүрм заасан. Энэ дүрмийг бол бид нэр саяхан хүртэл шинжилсэн байгаа. Тэгээд энд шинжилсэн дүрмийн дагуу бол хурлын товыг бол дарга зарлана. Бидний хувьд бол хурлынхаа товыг зарлцсан. Тийм болохоор маргааш бүх асуудлуудаа хэлцээ гэсэн ийм зүйлүүдийг бол ярьсан. Гэтэл нөхдүүд бол хурал хийсэн. Отгонбаяр бол бусад нөхдүүд маань зохион байгуулад энэ хурлыг бол зохион байгуулж хийнлээ. Тэгэхээр би бол хэлсэн. За ямар ч байсан энэ нэгдүгээрт бол энэ хурал дөрмийн бус хурал болж байна. Хоёрдугаарт за магадгүй энэ гар үсэг зургуулад энэ бүлэг дотор дахиад нэг асуудал бий болгоод ингэснээрээ магадгүй бол энэ бүлгийг бол албан ёсоор хоёр бүлэг болгож хувааж шүү. Өөрөөр хэлбэл талцуулж шүү. Бидэнд урд өмнө бол 30-32 гэсэн хоёр бүлэг гэдэг нэг бүлэг бий болсон шүү дээ. Бараг 7 жилийн өмнө баггүй да. Тэр үед бол миний бие бол байсан. Тэгээд тэндээс бид нар ямар сургамж авсан гэхээр ер нь бол удирдлагууд, ер нь бол намын удирдлага бол менежерүүд бол энэ хагарлаас бол дандаа урдсан сэргийлж явах хэрэгтэй. Урдсан сэргийлж явах хэрэгтэй. Тэгэхгүйгээр нэг л канофт дуулаач байт юм уу, нэг гар үсэг зураад ч байт юм уу. Ингээд хоёр талдаа гарсан гишүүд бол дахиад буцаад ирэх нийлж чаддаг. Тийм болохоор энэ гар үсэг зурхаас ч байт юм, канофтоос бол урдсан сэргийлж урдчлан ярьж хоорондоо бол ярилцж явах хэрэгтэй. Тэр утгаараа бол магадгүй зүгээр бүлгийн хуралдааныг бол миний бие бол нэлээд хоош нь тавьсан. Ягаад тэгэхээр хийдими нэг талтаа бол засгийн газрын тэргүүнийг огцруулах, нөгөө талаа бол их хурлын даргаыг огцруулах хоёр асуудал бол зэрэг гар үсэг зураад орж иж байгаа. Хэрвээ өнгөрсөн хугацаанд бүлгийн хурлыг хийсэн бол зүгээр л хоорондоо хоосон хэрүүл маргаан болоод хоорондоо маргалцсан ийм л хурлууд болох гэсэн шүү дээ. Тэгэхээр миний хувьд бол бүлгийн даргын хувьд эв нэгдлийг бол хангаж явах хэрэгтэй. Ер нь бол бид нэг зүйлийг бас санах хэрэгтэй. Парламентыг юу бүрдүүлэхээр парламентыг намууд бүрдүүлждэг. Тэгэхээр энэ намууд хоорондоо эвтэй байж энэ мөрийн хөтөлбөрөөр бол цаашаа хэрэгжүүлэх юм боломж олцоо бол нэмэх хэрэгтэй, орж явах хэрэгтэй юм байна тий. Тэгээ та бүлгийн хурлыг бүлгийн дарга зарладаг гэдэг. Тэр өчтөрийн хурал бол дөрвийн бус байж байгаа л тий. Гаргасан улс төрийн шийдвэр гаргаад зарлчихж байгаа шүү дээ бас тийм ээ. Цалин хэмжлэрийн цалин, хамтын тэтгэвэр, багшийн цалинтай. Тэгэхээр энэ шийдвэр нь бас хүчин төгөлдөр бусан гэж ойлгож байна. Тэгэхээр яг албан ёсны дүрмийнхээ дагуу хуралдах ёстой байсан хурал бол өнөөдөр хуралдах ёстой байсан. Өчигдрийн хурал бол дүрмийн бус хурал болсон. Тэгэхээр нэгдүгээрт бол хуралдаан бол өчнгүү. Хоёрдугаарт хуралдаанаас гарсан асуудлууд бол бас өчнгүү асуудал гэж үзэж байгаа. Яг тэгэхээр улс төрийн чанарыг улс төрийн ийм чанар хуралдаанаас гарах ийм чанар бол бий болж чадахгүй асуудал байхгүй. Тэгэхээр өчнгүү ийм хуралдаан боллоо л гэж үзэж байгаа. Яг ямар дүрм байт юм бэ? Жишээлбэл өчигдөр бүлгийн дэд дарга даргалаад тэгээд хуулийн дагуу олонхын шийдвэрээр бүлэг хуралцсан гэж мэдэгдээд байгаа шүү дээ. Тэгэхээр дүрмийн бас гэж үзээд байгаа юм. Тэгээд дүрмийн зүг зааж байгаа гэхээр нэгдүгээрт бол хуралдааны товыг бол бүлгийн дарга бол тогтоодог товыг. Зохион байгуулалтыг бол бүлгийн дарга хийдэг. Хоёрдугаарт хуралдааныг бол бүлгийн дарга өөрөө даргална. Даргын байхгүй цагт даргын зөвшөөрснөөр дэд дарга бол хуралдааны даргаалах ийм боломж олцоо. Тэгэхдээ өчигдөр хэдийгээр би байсан гэсэн хуралдаанаа би зарлцсан шүү дээ. Өөрөөр хэлбэл өнөөдөр зарлагдсан хуралдаан байхгүй. Тэгэхээр тэр хуралдааныг бол тэр
тодорхой нөхдүүд бол өөрсдөө зохион байгуулж байна гэдэг бол энэ өөрөө угаасаа дөрвийн бус хуралдаа. Цаашдаа төрийн ордонд ингээд хоёр бүлэг болоод хуралдаад шийдвэр гаргаад явбал асуудлыг хаана очиж шийдэх вэ? За ямар ч лээс одоо бүлгийн дөрмийнхээ хувьд бол нэгд өдөр бол бүлэг хуралдана. Тэгэхээр албан ёсны бүлэг бол дахиад бол нэгд өдөр хуралдаж энэ асуудлууд бол нэгдэх байхаа гэж бодож байгаа. Цаашдаа бол мэдээж одоо бүлэг нэг хоёр хуваагдлаа гэж бас хэлж болохгүй. Гэхдээ мэдээж одоо нэгдсэн ийм шийдвэр дээр бол хүрч болно. Хүрнэ гэдэгт бол одоо баталгаатай байж байгаа тийм. Ямар ч лээс одоо бүлэг бол нэг хайхтар бол талаас аллаа гэж одоо хэлж болохгүй. Хурдан бол ямар үндслээр тухайлбал чөлөөлөх гэдэг юм уу? Ийм асуудал хөндөгд юм. Таныг одоо яг ямар асуудлаар чөлөөлсөн гэж үзэж байгаа ямар? За ер нь дөрмөндөө бол их хурлын одоо нас барсан за өвчтөй за тэгээд дээрэс нь одоо хуулийн дагуу бол одоо их хурлынхаа одоо гишүүнээс бол татгалзсан гэх юмснэ ийм л одоо юу байгаа нөхцөл үндслүүд байж байгаа. Тэгэхээр яг үндсэндээ бол өчигдрийн гаргасан шийдвэр бол үндсэл мутаа шийдвэр гэж харж байгаа. Одоо 10 сая төрийн байгуулалтын 1000 ороо хуралдах юм. Монгол Ардын намын бүлэг хуралдааныг сая бол бид нэр өчигдөр би хэлсэн шүү дээ. Бас тодорхой хугацаагаар бид нар бол бүлэг хуралдахгүй байх нэг шалтгаан бол улс төрийн шийдвэрийг бол бид нар удирдах зөвлөлөөс бас хүлээж ирсэн. Удирдах зөвлөл одоо тодорхой хэмжээнд бол шийдвэр гаргаж удирдах зөвлөл нөхцөл байдлыг бол бас тодорхой хэмжээнд дүүнэх хэрэгтэй байхгүй. Тэр утгаараа бол өнөөдөр удирдах зөвлөлөөс бол тодорхой шийдвэр гараад хагас өдрийн 15 цагт бол удирдах зөвлөл бол хуралдахар болсон. За нэгдүгээрт бол энэтэй уялдуулаад өчигдөр бол бас хууль бус дөрвийн бус хурал болсонтой холбогдуулаад энэ хурлыг бол хүлээе. Маргааш хагас өдрийн удирдах зөвлөлийг бид нар бол нэгдүгээрт бол хүлээж байна. Хоёрдугаар хэрвээ цаашлаад бүр болохгүй бол бид нар цаашдаа бол дараагийн алхмууд ямар юм байх юм. Ер нь бол улс төрийн шийдвэрийг бол бид нар заашгүй гаргах хэрэгтэй. Энэ нь бол магадгүй удирдах зөвлөлөөс гарах байхаа гэж бодож байна. Цаашдаа таны одоо зарлуу хурлуулсан бүлгийн хурал хэрвээ Монгол Ардын намын бүлгийн гишүүдийн олонх нь орж ирэхгүй бол бүлгээс гарсан шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзэх үү гэдэг дээр. Өнөөдөр дөрмийн дагуу Батэрдэн гэдэг хүн бол бүлгийн даргаа бол хийж байгаа. Тэгэхээр дөрмийнхээ дагуу цаашдаа бол хурлыг бол зарлана. Тэгэхээр энэ хуралд бол бүгдээрээ оролцох байхаа гэж би бодож байгаа. Яагаад тэгэхээр өчигдрийн хуралдаан бол тэр чигээр бол өөр бүлэг байгууллаа энэ төрөйс асуудал биш шүү дээ. Энийг бол тэгж бол ойлгож болохгүй. Тийм болохоор бүлэг бол дөрмийнхээ дагуу бол цаашдаа бол зарлагдах ёстой. Тэр зарлагдсан хурал дээр бол тодорхой хэмжээний одоо урд өмнө явж ирсний дагуу хуралдаанаа хийгээ шийдвэрүүдэ гаргаад явах ёстой.